Сайн байна уу? Үүсгэсэн автоматжуулалтанд гарч өгөх заавартай танилцгаая. Гарчгийн та өөрийн үүсгэсэн автоматжуулалтуудаа яллахад зориулсан нэршил юм. Эхлээд гарч өгөхгүй автоматжуулалтанд гарчиг нэмж өгье. Та зүүн талд байрлах чатбот хэсгийг дарж орсон бол миний автоматжуулалт хэсэгт автоматжуулалтын жагсаалт харагдана. Дараа нь гарч өгөхгүй автоматжуулалтын засаг товчлуур дээр дарж орж харъя. Зүүн дээр байрлах гарч өгөхгүй гэсэн хэсгээр дарж гарчгаа нэмж өгнө. За энэ автоматжуулалт маань хаяг байршлын талаар учраас хаяг гэж нэр өгөөд баруун дээр байрлах засах товчлуурыг дарж заснаа. Амжилттай зассан бол баруун дор байрлах мэдээлэл гарч ирнэ. Автоматжуулалт амжилттай шинжиллээ гэсэн. Миний автоматжуулалт хэсэгт гарч өгөхгүй гэсэн автоматжуулалт маань хаяг гэсэн нэртэй болсон байна. Одоо автоматжуулалт үүсэх үедээ гарчиг нэмж өгье. Баруун дээр байрлах нэмэх товчлуурыг дарна. Шинэ триггер дээр дараад keyword-о тохируулъя. Утас хадгалах товчлуураа дараад баруун талд байрлах текст нэмэхтэр илгээх мессеж илгээе. Утас. За гарчиг нэмэхийн тулд зүүн дээр байрлах өмнөхтэйгээ ижилхэн гарч өгөхгүй дээрээ дараад өөрийн автоматжуулалтын нэрийг нэмж өгнө. Нэрлж өгсөн бол баруун дээр байрлах идэвхжүүлэх товчлуур дээр дарна. За амжилттай автоматжуулалт маань үүссэн байна. Утас нэртэй, утас төлхөрөгтэй. Баярлалаа.